Монгол Улсын соёлын яамны соёлын бүтээл царын үйл ажиллагааны хүрээнд Монголын зохиолчдын эвлээс зохион байгуулж буй үндэсний уран зохиол соёл гэгээрэл Facebook цахим шууд нэвтрүүлгийн давлага 2022 оны 11-р сарын 11-ний 11 цаг 11 минутанд зохион байгуулах болсонтой холбогдуулан тус цахим шууд нэвтрүүлэгт Монголын зохиолчдын эвлийн Говь Сүмбэр аймаг дахь утга зохиолын төлөө хүндэт шагналт боржигтой сэцэн салбараас оролцох Монголын зохиолчдын эвлийн гишүүдийг танилцуулж байна. Монгол Улсын соёлын гавьяа зүтгэлтэн Нацагт орчин болон Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Рагчагийн бат жаргал, Монгол Улсын соёлын гавьяа зүтгэлтэн Болор цомын эзэн, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Гомбилдогийн мөнх цэцэг, Монголын зохиолчдын эвлэлийн болон Гомбис Сэродын нэрэмжит шагналт Оросын холбооны улсын утга зохиолын Лермонтовын шагналт яруу найрагч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Баатрин инх төр, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Дулам Сүрэнгийн Батмэнд, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн Гомбин Сэродын нэрэмж шагналт яруу найрагч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Бямбд оржийн мөнх үлзий, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн Гомбин Сэродын нэрэмж шагналт яруу найрагч, үйл өрчний эвлэлийн соёлын тэргүүний ажилтан Загт Сүрэнгийн Бэлэг баяр, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн яруу найрагч, Монгол Улсын хошоо өргөмжлөлт Ерөөлж Магтаалж, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Мөрд оржийн Бат Баясгалан, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн зохиолч Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Төмрийн Болдбаатар, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн зохиолч Боловсролын тэргүүний ажилтан Гунгаа намжлын Зоригт, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн яруу найрагч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Балдангийн Баяр мөнх, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн яруу найрагч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Хүүхэн хүү, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн яруу найрагч Баатрин Аасүр, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн яруу найрагч Эрүүл мэндийн тэргүүний ажилтан Жамсрангийн Тунгалаг, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн орчуулагч Эрчим хүчний тэргүүний ажилтан Шарвин Баатар, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн яруу найрагч Дангагийн Үлзий жаргал, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн яруу найрагч Эрүүл мэндийн тэргүүний ажилтан Бямбд оржийн Бат үлзий, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн яруу найрагч Эрдэнэ очрын Наран Туяанаар Facebook шууд нэвтрүүлгээр та бүхэнтэй уулзаж уран бүтээлийн халуун дотн яриа өрнүүлэх болно. Та бүхэн таалан сойрхно.